урилгын минь хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд эхлээд хоёулаа гоё танилцъя те. Одоо өөрийгөө бол подкаст дээр бол айгүй гоё би бол гэж байгаа л зөндөө ярьсан л да. Тэгээд яг энд бол зөвхөн товчхон өөрийгөө танилцуулж. За өрсөнд баярлалаа. Үдчихэж байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргье. Намайг Гэрэл сайхан гэдэг. Би даатгалын эдийн засаг мэргэжилтэй. Тэгээд улаач хүн байгаа. Би болохоор Батцэг. Өнөөдөр бидний амьдарч байгаа орчин нийгэм маань бидрийг нэг ийм хайрцагт оруулж чаад одоо хүн гэдэг мөн чанараас нь холболч байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгээ юуны төрөнд яхаа мэдээж хэрэг өвдөцсөн ухаанд гэдэг юм уу Монгол ёс соёлоороо ёсонд өөрсдийгөө танилцуулахдаа угаасаа би хэмбэ гэдгээ танилцуулахдаа нутаг усаа хэлдэг те ур чадвараа хэлдэг ийм хийсэн үйл хэрэгээ хэлдэг тэгж их гоё ёс зүйтэй танилцуулдаг байсан юм билээ л дээ те. Би ч нэг улаач яснаас хойш гэхээс би ч бас өөрөө нэг Монгол ёс заншлаас айгүй хоолт хүн одоо л сурхаал гэдэг. Яг хотод төссөн тэгэл яг хотын таг байрны хөөгт болохоор ер нь тэр нөгөө ёс заншил гэдэг юмнаас аюу хол гэсэн шүү дээ. Өвөө эмээнэр ч ер нь зааж өгөөгүй юм уу хайш юм. Өөрөөр өслөгдөв гэх. Яг. Ерөнхийдөө нэг юм нийгмийн цаг үеийн нөхцөл байдал бидрийг ялтгүй л холдуулсан тий. Яг үнийг бидний ээж аав нарч гэдэг юм уу саяны үеийн хүмүүс маань өөрсдөө ч гэсэн мэдээж ч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг яг юу ингээд асуухаар тайлбарлаж мэддэггүй тий. Даалт ухамсараараа хөдлөгдөөд гэдэг юм уу хөглөгдөх бишээ хөтлөгдөөд яг нэг мэдээж байгаа юм шиг мэдэхгүй байгаа юм шиг нэг тиймэрхүү яг байтал яваад ирсэн хүмүүс байна л да. Тэгэхээр чи яалтгүй буруудгаад авах шаардлага одоохондоо бас байхгүй юм шиг нэг талаар нь. Гэтэ яг нэг үр дүн гэдэг утгаар нь харах юм бол энэ одоо мэдэхгүй нөхцөл маань бидрийг тэгэл өнөөдрийн амьдралд хүргэсэн байна те. Яалтгүй л бид нар илүү гүнзгий яг өвдөцсөн ухааныг яг юу байсан гэдгийг сурах цаг үе нэрсэн учраас л одоо ингээ хүмүүс гоё илүү тодорхой хайгаад байгаа юм бол даа л гэж харсан маш гоё юм л да миний хувьд. Гоё санагдав. Одоо жишээлбэл тань шиг яг өвдөцтэйгээ холбогдоод алтан дэдүүний айлгыг аяг их сурдаг гэсэн те. Айгүйч яг би нөгөө алтан дэдүүний айлгыг өөрөө л яг нэлийн уншсан. Тэгээ нөгөө Тэнгисгээ залуу тайлбарлалтай шүү дээ. Тэрний тайлбар энтрийг зөндөх үздэг байсан босгоосоо өмнө. Тэгээд манай буурлууд болохоор босоод нөгөө надад байгаа хэдэн судрыг дээрээ тавиулаад яг нөгөө алтан дэдүүний айлгыг тэгээд угаасаа яг тэрний ингээд нөгөө нэг уншсан юм чинь нэг толгойд үг хэлэх юм байгаа штэ. Тэгээд тэрний үг хэллгүүдээс ингээд юм хүмүүс дотроо оруулж яриад ер нь ингээд тайлбарлах гад байгаа юм шиг шинжээ жиглэгдээд байдیں۔ Тэгээд тэр алтан дэдүүний аялгыг чинь нөгөө нэг юм нэг сонио хийлээр бичсэн байдаг штэ. Галиглаад тэрийг бүр яг ингээд буурлууд уншаад идэг юм. Тэр бүр яг ингээд нэг юм хайлт сонсвол жоохон бүрээд гимэрч шиг тий сонсогдно. Гэхдээ яг бүр ингээ аялга оруулж уншаад ойлгоод тэгснэ ингээд орчуулж хэлж нэг ингээ нэг удаа тэгсэн байхгүй юу нэг юу яагаад ингээд нэг ийм гадаад хэл шиг юмар ингээ уншичаа штэ. Уншингуудаа гинт ингээл төрийг эзэнгөө орхивол хийсэн одно шүү гинэ. Тэгэж үг орж ирэн. Тэгэд шууд тэгэж орчуулбал бас орчуулгал юм байлээ. Тэр яг тухайн үед нөгөө хөг өндөртэй байсан болоод ганц өгүүлбэр л тэгж орж ирчихсэн. Маш гайхамшигтай л байна л да. Яалтгүй бидний одоо нэг оюун санаа өнөөдөр ухамсарын төвшин маань нэлээ одоо доор олчиход байгаа шүү дээ. Энэ төвшингээс ингээ харах юм бол мэдээж хэрэг эдрийн тэр өвдөцсөн ухаан бол яалтгүй зарим талаараа шидч юм шиг тий нэг гайхамшигтай зүйл байгаа шүү дээ. Тэдний хувьд бол бас маш энгийн бөгөөд амьдралд наалцтай байсан юм шиг байгаа юм тийм ээ. Яг нэг биднэр доор гэхээс илүү хол доо одоо тэр үед чинь хэл нь өөр байсан. Хэлээд
тэр хэлээр ярьж байгаа сэтгэлгээ нь бас биднээс шал өөр байсан. Тэгээ бидний одоо нэг үгэн дээр зоож хэлж байгаа үгний артлын агуулга тэр агуулгын нөгөө хэлээр нь хөрвүүлээч гэдэг юм ингээ хоорондоо огтлцоход бол жоохон холдох шинжтэй бол байдаг л. Яалтгүй л алтай язгуурын монгол хэл шал өөр байсан байх гээд байгаа юм тий. Цаг үед бол тухайн цаг үед бид нар ерөнхийдөө түүх яг харахаар одоо л бидэрт мэдэгдэж байгаа нь 13 дугаар зуун гээл яг модон шанин гээл ингээл ярьж л юм л да. Энэ дунд бас маш олон цаг үеийн түүхийг бид нар огт мэдгүй, огт дурддаггүй зүйлсүүд бас байгаа юм шиг байгаа юм тий. Анзаарчихсан уу? Яг одоо манай бууралчин хүннүг үеийн буурал гэлтэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө түүхийг би анх яриулах гэж хүддэг байсан. Тэгээд түүхээ ер нь одоо хүртэл яг яриаггүй байгаа. Тэгээд яагаад гэхээр шууд ярих гэхээр одоо миний толгоонд хүннүү гэдэг нэг юм төсөөлөл байгаа шүү дээ. Нэг одоо маратханы яриаг сонссноор ч юм уу те. Тэнгүүт яг тэр төсөөлөл нь ингээд саад болоод байгаа юм шиг байдیں۔ Тэгэхээр нөгөө нэг эхлээд тэр яг одоо тэр түүхийг буруу ярьсан гэсэн утгатай биш л те. Зөвөр нөгөө тэрийг ингээд сонсоод бид нар орчин үеэрээ нэг хүннүүчүүд гэж нэг ийм хүн байсан гэж хүлээж авч байгаа юм жоо зөрөөд байгаа юм шиг санагдав. Тэгээд эхлээд нөгөө нэг юм сэтгэлгээг нь ойлго, бидний одоо тарих яаж ажилтдаг байсныг ойлго. Тэгээд дараа нь түүхээ ярих бол асуудалгүй л гэдэг л утга илэрхийлдэг те. Яалтгүй л одоо бид нар заавалчгүй баригдах гад яалтгүй одоо бид нар мэдж байгаа юмараа хүлээж аваад байгаа нь бас бидний буруу биш лээ л да тий нэг талаар нь харахад тэгээд тэр өндөр гэж хэлэхээр нь хаашаа ер нь юм задгай сэтгэдэг олон зүйл бүх зүйлийг олон талаас нь сэтгэдэг тэр нэг юм сэтгэлгээний маш өөр л төвшин байгаад байна тийм ээ. Тий өөр төвшин гэхээсээ илүү одоо нөгөө нэг юмыг юм багцаар нь ойлгож авдаг гэх юм уу? Одоо бид нарт тэгсэн байгаа. Бид нар ингээ багцаар нь ингээ тархиндаа байгаа юм шиг үлээ. Гэхдээ тэрийг ингээд нөгөө учиг занглаа тайлах юмнууд айгүй ихтэй ингээ орооцолцсон юм ихтэй байдаг. Тэгээд тэрнийхээ орооцолтоос нэг ч мэдэхгүй тэр гүнд нь юу байгааг ч мэдэхгүй яг өнгөн хэсгээрээ сэтгэхээр өөрчлөж байгаа. Нэг юм харагдаж байгаа, ил харагдаж байгаа, санагдаж байгаараа яхаар тэр чинь ингээ сайн ухаад бодох юм бол гүнд нь шаал өөр юм байж идэг мэтчлээ. Тэгээд буурлуудын зааж байгаа юм нь болохоор тэр ингээ зангилаануудыг тайлаад тэр гүнд нь юу вэ? Гүнийг багцаар нь ойлгочвол тэр гүнд нь байгаа зүй тогтол нь яг бүх юм дээр ингээ байдаг адилхан ажилтдаг тийм зүй тогтол гэсэн утгатай юм их ярьдаг та. Тийм. Маш сонирхолтой гоё юм л да. Одоо та бол харьцангуй маш өвдөрөө хөглөгдөөд чиглүүлэгдээд ингээ ухааныг тосоод явж байгаа тийм ээ. Энэ дээр нэг ойлаа бүр айгүй гоё бүр яг юу юм гэдгийг жоохон ингээ гүнзгийрүүлээд тайлбарлахыг хичээе л да тий. Одоо жишээлбэл та бидний өнөөдрийн төвшин за хоёлаа нөгөө алтан дэдүүний айлгууд дээр гарч байгаагаар аваад үзчихье. Одоо тухайн үеийн монголчууд ардаа ер нь 5 төвшин хуваадаг байсан гэдэг байгаа тий. Элч дэмч иргүн булхай гэд тий. Бидний өнөөдрийн сэтгэлгээ энэ 5 төвшингээс аваад үзэх юм бол яг алинд нь байж байна. Гэт хоёулаа айгүй гоё зүгээр нэг жишээ олгоод тодорхойлохын тулд яг бүгдийг гэж хэлж болохгүй шүү дээ. Зарим нь янз байгаа. Тэгээд тэр чинь нэг хий өмөө энтер гэж бас байдаг шүү дээ. Хий өмөө, буулхай, булхай, булай тэгээд эзэн, эргүүн гэд яг нөгөө би одоо 2 дахь судраа бичиж байгаа байхгүй. Тэрэн дээр энийг ерөнхийдөө бас нэг жоохон задлж өгсөн. Тэгээд эзэн хүмүүс бол миний бодлоор цөөхөн бараг байна уу байхгүй юу л байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ эргүүн нь болохоор эргүүнийг би яг нөгөө хүн болгонтой уулзч үзээг болохоор сайн мэдгүй байна. Эргүүн бас ер нь аль эргүүн гэхээр илүү тийм нөгөө ажил төрөл дээр амжилттай яваа хүмүүсийг бас хэлэх гээд байх юм байлээ. Ахуй талтай. Булаа булхаанууд талаагаас их байгаа маш байгаа мэлээ. Тэгээд
Одоо би чинь бараг тэр хий өмнө тал руугаа яваад орчихоор юм билээ. За. Яагаад нөгөө хий өмнө гэж юм гэхээр нөгөө яг юм дотоод сэтгэл нь одоо сайхан байж болно. Гэхдээ нөгөө нэг үйл үлдэхтэй жоохон таархан гэх юм уу? Үүлэндээ эзэн суухта таархан одоо юмд ингээд арагш хойш ухраад иддэг ч юм уу, зай тавьж өгөөд иддэг ч юм уу, ингээд болохгүй юмыг дэврээгээд өөгшүүлээд байдаг. Одоо гинэнгээсээ олж хурам эхлэгчдийг дэврээдэг ч гэх юм уу. Тэр утгаараа л яг хий өмнөрүүл яваад орчих юм хэлээ дээ. Тэгэхээр ер нь бол манай нэг юм чинь энэ хоёр нь л байгаад тах шиг байна. Нэг хэсэг нь нөгөө хэсгээ идээд тэгээ нөгөө хэсэг нь ингээ нөгөө зөөлөндөө хохироол тэгээд идүүлээд өөгшүүлээд ингээ нөгөө талаа хооллоод явж идэг. Бараг л ингээ хуваагдсан юм шиг харагдсан да. Маш сонирхолтой. Ялтгүй тэгээд энэ л да тий. Яг энэ төвшингээр би бас айгүй өндөр одоо хувааж үзэх гээд авчлаад гэтэл чин тэгэхээр юу н тэр одоо эргүүний төвшөнд хүрэх нь цөөхөн байна гэдэг дээ шүү дээ тий. Тэгээрээс инээдтэй л байна л да. За хоёлаа тэгвэл ингээ маш сонирхолтой энэ 5 төвшөнд хуваадаг байдал маань гарцаагүй тэр нэг их Монгол улс байгуулагдчихсэн. Тэр их ялан дийлж явсан гарцаагүй бүх юм жигдэрсэн байсан, ухаанаа зэгцэлсэн, сэтгэлээ зэгцэлсэн тэр үед л гарч ирсэн юм байна. Гэтэл энэ болтлоо мэдээж хэрэг энэ 5 одоо төвшин гэдэг юм уу те хүн амын энэ бол одоо бий болох явцсан бол нэлээ 50,000 жилийн өмнө өдр гэж яриад байгаа шүү дээ те. Монгол улс ч юм уу те. Тэгэнгүүт бас тэгэхээр ялтгүй энэ одоо юу гэдэг дэмж иргүн гэдэг юм маань яг л алтан дэдүүний айлгуун дээр гардаг шиг тэр нөгөө 50,000 40,000 жилийн өмнөөс өөр байсан байх гэдэг нь тий. Яг их монголчууд угаасаа нөгөө нэг баг юм оргил үештэй Монголын тэр оргил үе рүүгээ очлоо ингээд нөгөө өчнөө олон дэвсээ бэлдэгдэн гэдэг чинь одоо монголчууд алдаанаас суралцаад тэгээ одоогийн шиг үе ч гэсэн одоо нөгөө шинж чанар нь л өөр болохоос ингээд бас явж л байсан байх гэж л хэлэхээр байна. Тийм байх тий. Ялтгүй нөгөө шинж чанарын хувьд өтөөгөө уйлрал 4 уйлрал тувааж үзээд ах шиг байгаа юм. Тэгээд ер нь айлгуун дээр гарч байгаа байдал нь яг тэр хэлбэр шинжинч гэх юм уу одоо ялтгүй цаг үе тавтагддаг гэдэг шиг байгаад байгаа юм харагдаад байгаа. Гэхдээ нэг ийм сонин нэг талаар нь харахаар амар хөгжсөн ч юм шиг тий. Тэгээ бид нар чинь нөгөө сэрүүн зүүдэндээ юу аана гэдэг шиг эндүүрээд байгаа шүү дээ. Эний чи айгүй хөгжил. Бид нар бол амьтдаас ялгаатай оюун ухаанд хүмүүн ингээл яриад байгаа тий. Тэгээ яг цаад талын мөн чанарыг харах юм бол бид нар үннийг хэлгээд яалтгүй амьтдаас ухаантай байна уу гэх юм бол бас ингээд асуудалтай болоод ирж байгаа. Тэг хөгжсөн гэж хэлэхэд бол хэцүү юм байлээ. Бидний тарих бол бүр өстой орооцолтод бүр болохоо хийсэн л явж байгаа. Манай World нэг подкаст тэрийг хэлдэрс нөгөө нэг одоо ч ингээд цаг үе хэцүү болоод байглаа устгаж сөөрүүлээд ингээд хоол хүнсний хомсдол яриад байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр буурал тэгж хэлдэг байхгүй нөгөө хүн оюун ухаантай атлаа хоолоо идээд дуусгачдаг ямар молгоо вэ гэж хэлээд яг үгээрээ санддаг байна. Хүн амар өндөр оюун ухаантай байж ингээ хоолоо устгах ямар сони юм бэ гэдэг. Тэгээд тэрүүгээр бодсон ч тэр ер нь бол одоо яг хөгжилтэй гэхээс л энэ чинь нэг оюун ухаан үсэлээд хэдэн мянган жил явсан тэр болгоны туул бидний тархинд байгаа гэхээр юм учрыг олж иж яг үндсийг барих юмнууд амар ихтэй болохоор илүү төөрөлтсөн байгаа л гэж би бол хэлнэ. Ер нь бол яг нөгөө өөртөө ажиллаад ирэхээр бид нар ингээд аюул өнгөн хэсгээр тэгээ өнгөн хэсгтэрээ л төөрөлдөд тэр нь нөгөө гүнээсээ шал өөр байдаг болохоор гол асуудлаа шийдэж юус чаддгүй юм бэлээ. Яг үндэс гэдэг зүйлийг бид нар айгүй хөнгөн авч үзээд те мэдээд байгаа ч юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг. Гэхдээ маш нөгөө үндэс гэдэг агуулгыг маш олон талаар тайлбарлсан гэдэг юм лээ бас тийм ээ. Дэдүүний айлгуун дээр
Тэгэхээр ганц үгний цаана маш олон агуулга, маш олон өргөн хүрээтэй тайлбар байдгийг бид нар аягүй их судлах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ бас нэг зүйл дээр их сонирхол татаад байна л да. Төрт ясан гэдэг зүйлийг монголчууд угаасаа дэлхий дээр үтгсэн гэхэд баг хэлж болохоор юм шиг байгаа юм. Тийм ээ? Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Төрт яс гэхээр за төрт ясыг ч одоо хаанаас эхэлж ирэх вэ гэхгүй да. Одоо таны өвдөцийн хөглөөгөөр та ойлгож авсан зүйл маань одоо жишээлх юм бол төрт яс гэ бид нар өнөөдрийнхөө хараагаар бол амар өндөр одоо юу гэдэг нь төрийн хүмүүс гэхээр тэнд байдаг бид нар гэхээр энд байдаг гэдэг нэг ийм зааг ялгаа үүсгчээд байгаад байна шүү дээ тий. Яг төр гэдэг зүйл маань бидраас эхэлдэг юм аа. Одоо надаас эхэлнэ гэдэг миний ухамсар сэтгэлгээ хандлага хараа маань ямар байхаас шалтгаалдаг гэдэг зүйлийг бас бид нар ойлгодгүй юм болов? Энэ байж болох уу? Би болохоор яг ингэж ярмаар байна. Одоо төрийг ярихын тулд хүн ч юм уу хүний оюун ухаан бүр ханаас юунаас эхэлсэн гэдгээ таньж мэдхээс эхлээд байгаа байхгүй юу? Ер нь бол яг буурлуудаас юм асуур дандаа л ингээ хөөж явсараад бүр эхлэл үүдгэл рүү л явж ороод байдаг юм. Гэхдээ тэрийг бас ингээ бүрэн зэгцэлж ойлгоход жоохон хэцүү юм байл л дээ. Тэр чинь нэг юм тойрог шиг юм сони юм болоод идэх байхгүй юу? Тэгээд хүний оюун ухаан чинь одоо өөрөө яг ямар юм хүний үн чанар өөрөө ямар юм гэхээр нөгөө хар цагаан холилтмал байдаг гэд одоогоор зөвхөн тэгэлж энийг ингээд цааш нь задлах юм бол бүр амар их юм ярьж болох байхгүй юу. Тэгээд хар цагаан холилтмал байдаг учраас угаасаа хүн ийм алаг учраас ямар нэгэн үйл дүүрэхэд цагаан үйл дүүргэсэн ч гэсэн нөгөө ийм сүйдэр нь бууж идэг. Хар үйл хийжсэн ч гэсэн одоо цагаан нь буцаад цагаанаар одоо ингээд нэг хүнийг хуурлаа гэхэд нөгөө хүн хуурцсандаа ингээд бич хуурдахгүй байх ухаарлыг тээж идэг ч юм цагааны мөртөө байдаг ч гэх юм уу. Ийм бүх юм ийм холилдмал хоорондоо сүлжээтэй байдаг учраас яг голч гэдэг юм барьж явах хэвээр Далтан дээд үний аялгуудад босоо голч гэдэг тийм шүү дээ. Тийм голчийг бол зөв тадлах ёстой. Тэгээд тэр голчт нь юу байдаг вэ гэхээр хүн ер нь яг яаж амьдрах хэвтэй гэсэн л нэг юм байгаа. Тэр таарч зохирч амьдрахын тулд ингээд хүн мэдсээрэж хазайдаг, мэдсээрэж ингээд туйлширдаг. Мэдээд нэмэргүй үе байдаг тий. Тэгэнгүүт хазаалаа туйлширлаа гэхэд засах ухаан хэрэгтэй. Буцаа голч руугаа ингээд хүчилж явах юм уу, ухаарч явах юм уу, хин нэг нь дэмчилж явах юм уу гэдэг нэг тийм юм засах ухаан. Тэгээд засах өөрийгөө засах, бусдыг засах гэд ингээд засах гэдэг чинь өөрөө засаг юм байлээ. Тэгээд засагч өөрөө төрийн суурь. Тэгэхээр одоо нэг энэ чинь яг бүх төвшөндөө адилхан. Одоо энэ бол сая бол манай буурлын над зааж өгсөн юм баггүй юу? Зүгээр л яг л цэвэр буурлын зааж өгсөн. Тэнгүү Чингис хаан маань одоо бие засаад гэрээ засаад төрөө зас гэхээр энэ чинь нөгөө нэг ихтэйд өөрийгөө засаж сурна, дараа нь хүнийг засаж сурна, тэгээд nii химээрэн засаж сурна гэл ингээд ерөөсөө засах ухаан, засгийн ухаан л юм байна л гэж ойлгосон. За төрийг бол хамтаараа хариуцж байж ус болдог. юм байдаг тийм ээ? Тий. Хариуцлага энэ төр чинь болохоор бүр засгийн дараагийн төвшөнд баг яригдах юм болоод байгаа. Яадгүй л ингээд хүмүүс хариуцлага гэж ингээл амар хилдэг ч гэсэн яг хариуцах гэдэг үгээ яг бүрэн гүйцэд ойлгохгүй байгаа ч юм шиг надад таяа бол харагддаг. Би ч гэсэн өөрөө ингээд хариуцлагатай гэсэрнээс ингээ хариуцахгүй байгаа юм зөндөл харагддаг байхгүй. Тэгэхээр хариуцлага гэдэг чинь өөрөө маш том чадамж юм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ засах ухаан ч юм уу хариуцах чадварч байна уу хамаагүй эднэрийн суурьнд нь ерөөс айгүй энгийн юмнууд байд юм байлээ. Тэр нь болохоор итгэл, чин сэтгэл, хүндлэл гэсэн юм нөгөө хүн ёсны зан чанаруудаа яг бүрэн хэмжээгээр ингэж авсаж доож ийж
дараа нь тэрний чинь суурин дээр өөрийгөө засах ухаан, бусдыг засах ухаан, тэгээд өөртөө юм хариуцлах үүрэг чадамж энтэр нь ингэж босч ирдэг юм байл. Яг нөгөө төрч ясан гэд тэгэхээр арай өөр төвшөнд яригдаа явчихж байгаа юм шиг санагдлаа л да надаа тий яалтгүй хүн болгон одоо жишээлх юм бол засах, залруулах өгөгдөлтэй байх албагүй юм уу да гэсэн бод. Яг та ер нь бол хүмүүс өөртөөгөө ажиллаа тэр нөгөө итгэл чин сэтгэл гэдэг юм чи яг юу юм тэрийгээ ингээд би яг надад байд юм уу байдгүй юм уу би чинь одоо яг сайхан сэтгэлтэй гэж үнэхээр тийм одоо сэтгэлтэй байгаа мó байхгүй мó гэдгээ ялгаж салгаад ингээд өөртөө төлөвшүүлж чадах юм бол миний бодлоор хүн болгон боломжтой. Ер нь яг буурлын заажаар бол бидний тарих яг адилхан гэсэн. Тэндээс юуг сэтэлжүүлж яаж ийж дадал болгож төлөвшүүлж байгаагаараа өөр болохоос өгөгдөл суур одоо нөгөө потенциал нь ал яг адилхан гэх юм бэл. Энэ одоо төрсөн орон зай, нутаг ус ч гэдэг юм уу, төрсөн байр, дэлхийн хаа нэгэн газрын хүмүүстэй онцлогоос шалтгаалаад өөр байгаад байна уу адилхан гэж бас авч үзэж болох уу? Хүмүүнл гэдэг утгаар нь авч үзэж болж байна уу? Тэг яг одоо энэ ингээд нөгөө гавлан дотор байгаа тарих нь бол яг адилхан. Удамшин ч гэсэн одоо бид нар чинь дээшээгээ ингээд гадаад байсан ч хамаагүй ингээд бүр ингээд ярих юм бол уг үндэс бүгд ингээд за яг тэрийг ингээд нэг шинжлэх ухаанд олон талтай байдаг шүү дээ. Нэг газар үүсээд олон тийшээ тарс нүүсэн эсвэл ингээд тал талд хүн үүссэн гэд янз янзаар хэлдэг. Одоо буурлынхаар бол нэг л үүсэлтэй гэж хэлээд байх юм лээ. Тэгэнгүүт бид нар ингээд дээшээгээ ярих юм бол бүгд нэг учраас бидний тархины потенциал бол бүгд адилхан. Гэтэ ямар хүний хүүхэд одоо ойрын 9 үеийн удамшил энтер гэдэг нь бас жоохон чухал. Тэр 9 үеийн удамшил чинь яаж амьдэрсэн, тэгээд өөрөө ямар газар өсөөд яаж нөгөө нэг аав ээж нь яаж хүмүүжүүлсэн гэдэг энэ төр нөлөөллөөс тэр их нөгөө бүгд ижил 100% тархинасаа яг юуг нь өөртөө дадалжуулаад юуг нь би гэж ингээд сонгож буулгаж ирж байгаараа одоо таны онцлог миний онцлог гихчлэн ингээд өөрөөр хүмүүс бий болж байгаа. Одоо нэг юмыг тодруулмаар санагдлаа л да. Бас нөгөө таны подкастн дээр ч гэсэн яригдаж ах шиг байсан нөгөө 7 дээд эцгийнхаа зөн гээд 7 9 үеийг мэддэг монголчууд тэгдэг шүү дээ те. Яг алтны дүүний айлгуун дээр Чингис хааны 7 дээд өвгийн потенциал, ур чадвар гээд ингээд тайлбарлагдсан байдаг те. Энэ хүн болгоных мэдээж эрг өөр байгаа. Дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүсийн бидрийнх ч гэсэн өвдөдсөн 7 дээд өвг нь өөр өгөгдөлтэй, өөр ур чадвартай байгаа гэсэн тийм ээ. Тийм. Одоо миний дээшээ ингээд нэг 7 өвөг явж байгаа шүү дээ аавын талаа дагуулад. Тэр хүмүүс чинь яаж амьдэрсэн гэдг нь надад одоо нөгөө бүр эртний өвөг дээдстэйгээ харьцуулахад хамаагүй их нөлөөтэй юм шиг байна. Тэр хүмүүсийн одоо нөгөө амьдралдаа өөртөө дадал болгосон зан арын шин энэ төр юмнууд нь бүр эртний өвгтөөсөө илүү нөлөөтэй. Гэхдээ одоо нөгөө бэлгийн ирмэрийн сэрэл мэрэлт гэдэг жаа штэ. Тэгэхээр хэрвээ зүгээр ингээд чөлөөтэй сэтгэх эсвэл нөгөө тамга сэрэх гэж нэг юм байна л да. Одоо би энийг бол зүгээр яг буурлынхаа юмар л ярьж байгаа шүү. Одоо хүн би чинь өөрөө багш болоогүй одоогоор багшгүй явж байгаа штэ. Тэгэхээр яг л буурлынхаа юмыг ярьж байгаа шүү. Тэгээ тэр нэг тамга сэрэх гэдэг нь одоо тэр ямарваа нэгэн өвөг дээдсийнхаа зөнтэй гэх юм уу ижилсэл үүсэх үед сэрдэг юм шиг байна. Одоо ижилхэн тийм хүсэлтэй ч юм уу эсвэл ижилхэн юм сэтгэлгээ үзүүлэх ч юм уу нэг юм цэцэлдэж болох юм үзүүлэхэд сэрдэг юм шиг. Тэгээд хэрвээ тэгэх юм бол тэр нөгөө тамганы чагт гэж нэг юм бас байдаг юм шиг байна. Тэр чагт нь болохоор бүр юм цаг хугацаагаар баг юм төлөвлөгөөтэй юм уу хаашийн. Тэгээд яриулахгүй. Яха хэрэггүй те. Ер нь бол болохгүй юм болохгүй угаасаа ойлгомжтой.
Ер нь яг тэгэж нөгөө бүр өндөр өвгдөөцөөс эрдэм мэдлэг сүлж тэднийхээ чадамжийг буулгаж авах боломжтой юм шиг байна лээ. Зөв. Маш гоё байна. Гол нь бид нар зүгээр нэг баад суурал өөрсдийнхөө те хүн байх тэр нэг босоогоолч монголчуудын босоогоолч гэж ярьсан. Тэгтээ нөгөө хүн байх Монгол хүн байх, хөх Монгол байх гэж яриад байгаа тийм. Тэрэндээ л бид нар аягүй шамдах ёстой юм болов. Өр зөөлөн, өр нэмгэн сэтгэлтэй байдаг. Өртөн дээр нэг юм байгаад ах шиг байгаа. Тэр чадваруудаа гэдэг юм уу? Тэр өгөгдөл мөн чанаруудаа илүү гоё өнгөрөхийн тулд бид нар яах ёстой. Зүгээр нэг энгийн жишээ одоо юу зөвлөгөө авах гэдэг юм л да. Одоо хүмүүсд мэдгүй те юу яаж болох юм. Бид нар одоо нөгөө нэг ингээл судар мудраас яг нэр томьёо ингээл хөх Монгол, хөх Монтаг өмнө байц мэдч гэдэг юм ингээл нэр томьёо хэрэглээд тахаар нөгөө тэрийг яг юу гэдгийг ойлгохгүй байж ингээ хэрэглээд тахаар ерөөсөө нөгөө бууж ирэхгүй байгаад байдаг байна лээ. Тэгээд яг ингээ сайн задлаад үзэх юм бол эн чинь ингээд амар энгийн яг бидний юм өдөр тутмын амьдралд тулгарч идэг асуудлуудын нэгдүгээр шийдэл байд юм лээ. Тэгээд ерөнхийдөө одоо зүгээр л нэг 200 жилийн өмнөх монголчууд жишээлбэл ингээд одоо нэг биедээ айгүй итгэдэг хүмүүс байсан шүү дээ. Одоо сэтгэлтэй нэг хинч ирсэн гэл морь сөрөөгөө явуулцдаг ч юм уу те. Тэр мөр нь алдагдцантай их холбоотой. Ер нь бол тэр чинь ингээд монгол хүний одоо нөгөө яс чанар гэдэг нь яг мөн л юм байлээ л те. Тэгээд зүгээр яг одоо үед бид нар ингээд тэгэл одоо чин сэтгэл гэж буурлах ярьдаг байхгүй юу. Тэгэхээр чин сэтгэл гэдэг юм яг мэдж байгаа мó мэдэхгүй байгаа мó ингээл би зөөлөө, би хохирлоо, би ашиглууллаа л гэдэг. Яг үнэндээ тэрийг одоо яг жинхнээсээ сэтгэл гаргаад хийц юм уу эсвэл бүр ингээд далтын далттай өөртөө ашигтайгаар хийсэн юм уу гэдгээ жишээл ялгаж танихаас эхэлдэг. Тэр өөрийгөө амар хуурсан байдаг. Нөгөө бодлогогүй халуун сэтгэл тэнгийн дүү гэдэг шиг бид нэг тиймэрхүү байдлаар л яваад ах шиг санагдаад байгаа бас нийтээ. Тэр яалтгүй үнэн байна л да тий. Тэгээ нэг одоо нэг юм тарих зүрх хоёр зөрчилтөн гэж бас хүмүүс их ярьдэн штэ. Ингээд тархин ухаанаараа сэтгэл зүрх нь болохоор одоо үгүй чи одоо юу гэж чинь те. Гэхдээ уг нь бол ингээд энэ хоёрыг ингээд яг сайхан холбоод бодох юм бол энэ хоёр ерөөсөө зөрчилддөггүй ингээд нэг зэгт уулздаг юм байдаг байгаа хгүй юу? Тэгэнгүүт тэрийг ингээд сайн ухаж боддгоо одоо учир шалтгаан нь юу юм, гарцсан нь юу юм, цаашаага яах хэвтэй, яг үндсэнд нь юу байгаад байгаа гэдгийг ухаж бодгоотой холбоотой бид нар ингээд дотроо амар зөрчилтэйгээ болмоос дандаа буруу шийдвэр гаргадаг юм уу, эсвэл шийдвэр гаргадаггүй, эсвэл гавцаа огт олж хардггүй ингээд нэг юм цаатай байж идэг гэх юм уу? Яг үнэ. Тэрийг ингээд сайн ухаж бодож ингэж хөөхийн тулд тэр би сайхан сэтгэлтэй тохирчлоо гэсэн жишээлбэл эн чинь зүгээр юу баггүй одоо нөгөө хаалт гэх юм уу хайрцаг тэрийг ингээд затлаад үнэхээр би сайхан сэтгэлтэй тэгсэн юм уу тэр гэл одоо нөгөө би тэгсэн тэрний буруу чиний буруу гэсэн юм хайрцгуудыг авч хаяад ингээд цаашаагаа сайн ухаж бодож л байх хэрэгтэй. Сэтгэлгээг одоо ингээд хөөж явж сурвал өөрөөсөө дотроосоо бүх асуудлын хариултыг олоод мэдчих боломжтой байна. Тэгэхээр энэ нэг хувь хүний хөгжлийн сэтгэл зүйн тал дээр маш гоё одоо юу л байгаад байна л да. Бид нар тэгэл яалтгүй өвгдээцийнхээ яг энгийн ахуйдаа суулгаад өгсөн тэр их ухаануудыг тэгэл дэлхийн нэгжиж байгаа юм шиг л энэ тэнцгүй гадаадын номноос хагаал тий аргачлал гээл зөндөөл явж гин л да. Би ч гэсэн ялгаад цагаас одоо тарих судлал гэдэг юм ингээд тус тусд нь авч үзээд байгаа. Энэ бол буруутгах аргагүй одоо буруутгаж байгаа юм биш. Гэхдээ буруу гэж байгаа юм биш. Гэхдээ яг биднэрт нөгөө өвгдээд тэртээ тэргөө биднэрт ингээд айгүй хялбарчлаад бөгөөд ингээд багцлаад товч бөгөөд харахаа уул нь ингээд заагаад өгсөн байдаг юм байна л да тий. Тэрийг ингээд хоож хүлээж авахгүй одноо
яалтгүй бид нөгөө нэг дэлхийн хөгжил гэж яриад байгаа, эндүүрээд байгаа энэ их шуурган дотор автагдаад байгаа бол мэдээж өмнө нь те нөлөөлөл гэдэг зүйл дасцсан байгаа тийм ээ. Тийм болохоор л бид нар заавалчгүй энэ нэг юм дэлхий дээгүүр яваад байгаа энэ хайрцагт байх ёстой юм шиг энэ байдал маань энэ нөлөөлөл бидрийг ялтгүй ийм хайрцагт оруулаад байна уу гэж харж байна. Тэ бас За одоо нөө өдөр тутамдаа л бид нар угаасаа сошиалээр гээл дандаа л ийм контентоор янз бүрийн гаднаас ийм янз бүрийн л нөлөөлөл авч байгаа ш. Тэрэндээ аюу юм авт ихтэй байгаа. Тэгээд яг одоо тэр шинжлэх ухаан сэтгэл судлал модэлч гэдэг юм уу те тэднийг би ингээд бас аюуг сонсон л доо. Яг бүр ингээд ном уншиж судлаагүй ч гэсэн юм байвал сонсхийг л одоо хичээдэг. Ерөөс сонирхдаг гэх юм уу. Тэгэнгүүт юу л юм бэ лээ зүгээр нөгөө нэг ингээд шинж тэмдэг айлтан учир шалтгааны тоо хэлнэ. Тэгээд яг центр нь бас нэг жоохон гойгүй юм шиг. Тэгэхээр яг буурлын үгээр явах юм бол явсантайгаа ингээ харьцуулах юм бол учир шалтгааны одоо дутуу тайлцсан байт юм лээ. Яг үндсэнд нь тултал тайлаагүй. Тэгээд яг үндсэнд нь тултал тайлах чи ер нь бол сэтгэл судлал альва шинжлэх ухаан гэхээс илүү бүр хүн ухааны асуудал бол явчихдаг юм байл л. Бүр нөгөө танин мэдхгүй одоо нөгөө нэг идея санаа төрүүлснө үү матер төрүүлснэ үү гэд бүр тэрнлүүгээ орж иж тэр чин зөв тайлхдах юм бэлээ. Тэгэнгүүт одоо тэр сэтгэл судлалын тэр чинь бүр ингээд нэг дундаас нь тайлцсан. Тэгэхээр тэр бол яг үндсэн биш байгаад байдаг байхгүй. Тэгээд одоо дундаас нь тайлцсан учраас гарц гаргалгаа шийдэл энэ чинь бас нэг тийм яг хөө заримдаа оновчтой байдаг л баг. Гэхдээ яг ингээд сайхан бууж ирэхгүй ч байгаа юм шиг тий. Тэгэнгүүт Монгол өвөг дээдсийн одоо энэ үлдээсэн юмнууд гэхээр нөгөө тэр сэтгэлгээгээр бичигдсэн. Тэр үг хэллэгээрээ бичигдсэн. Бидний сэтгэлгээ одоо шал өөр байгаа. Тэгэхээр бас жоохон бууж ирэхгүй. Тэгэхээр яаж буулгаж авах хэрэгтэй вэ гэхээр тэрийг ингээд одоо юм ойртуулж ингэж жоохон багаар татчихад өөр дээр яг ингээд буулгаж авбал яг алтан судар дээр бичигдсэн юм яриад байгаа юмнуудыг яг ингээд өөрөөрөө өвлдөж чадах хэмжээнд болох хэрэгтэй байхгүй юу? Зорилго нь бол тийм. Гэхдээ тэх гэж одоо тайлаад байгаа. Гэхдээ ингээд нөгөө яг бүрэн гүйж зөв зүйтэй тайлахгүй байгаа учраас л хүмүүс тэрийг ингээд чадамж болгож авч чадахгүй л яваад байгаа. Одоо бүгд л ингээд энэ тэнд ингээд чатгаараа тайлгаал талаас нь л явж байгаа шиг шүү тий. Яг гэнэ. Тайлах за яг энэ дотор хилцсэн байдаг те альва зүйл амьдрал дээр практикаар үйлдэж байж тэр чинь зөв эсхий шалгаа гэдэг бүр аргачлалын заагаад өгсөн байгаа юм шиг санагдаад байгаа надаа. Бид нар одоо зүгээр энгийн жишээ авахад би одоо бурхан шашныг буруутгах юм биш. Би миний мөн чанар одоо ингээл залбираал ингээд суугаад нүдэнаа суугаад идэг мөн чанартай хүн бишээ л та. Тэрийн миний мөн чанар жишээлх юм бол би ингээ илүү байгальтайгаа ойрхон байж байгалыг мэдэрч, салхийг мэдэрч, газрыг мэдэрч, тэнгэрийг мэдэрч, усыг мэдэрч байх тусам надад ингээд тэр эрч хүч, энергич гэдэг юм уу дотроос тэр нэг юу ирдэг гэх юм уу те. Одоо жишээлх юм бол хөгжим мэдрэх, аливаа зурлын дуу чимээг мэдрэх тоолно. Жишээлбэл энэ алтан дэдвэний айлгуун дээр гарч байгаа тэр амьдрал гэж ямар юм бэ, зам гэдэг ямар юм бэ гэдэг зүйлийг барьж авахын тулд надад одоо тэр хөдөлгөөн усан дотор байх таач гэдэг юм уу байгалаас ирж байгаа хүүтэн халуун бүх тэр чанарыг мэдэрч ах тэр акшнд магадгүй надад илүү энэ чи яалтгүй үний юм биш үү гэдэг бодол төрүүлдэг гэх юм уу нэг талаар. Тэгэхээр энэ яалтгүй нөгөө практик дээр хийгээд үзээ гэдэг юм. Тэгээ яг магадгүй нэг талаараа харах юм бол би нөгөө хөдөө өссөн байхгүй юу? Тэгээд ахуйтайгаа ойрхон ерөнхийдөө эмээ өвөө хоёр дээрээ маллаад ингээд дүүдлэж амьдардаг улирал болгонд ээлжилж нүүдэг. Тэгээд мал амтнаа хараад ингээл тэр манай эмээ хоёр ч гэсэн баярлаа л те. Ингээд тэр нэг юм ахуй байгаад байна л да. Тэгээд ахуй соёл гэдэг зүйл чинь тэр нэг жижигхэн гэртээ бид нар нэг юм яасан өндөр соёлтой амьдардаг байсан юм бэ гэж би одоо бас бодоод байдаг байхгүй. Хүн бол өөрийн гэсэн хариуцлага ухамсартай байх юмнууд нь байх байранда байж идэг улирал болгонд нөгөө нэг хөдлөөд байгаа
хөдөлгөөний дунд амьдраад байгаа тэр зүйлдээ тасан зохицоод те нөхцөл байдал цаг өөр орон зайгаа мэдэрч амьдарч исэн юм. Тэр ухаан бас ингээд надад нөлөөлдөг байсан болоо да гэж бас ингээд одоо л нөгөө яг энэ алтан дээр дүн айлгон дээр харчаад за яалтгүй үний юм бэ гэдэг ийм нэг практик дээр байсан баталгааг би тайлбарлахыг хичээгээд байна л да. Тэгэхээр энийг бас нэг талаар нь энэ тайлал энэ нэг одоо бодит болчиход байна шүү дээ. Энэ бол гарцаагүй үний юм а гэдэг зүйлийг ингэж барьж авал бас зүгээр идэм болов. Тийм. Одоо нөгөө би яаж жоохон сэтгэл судлал тал руу н оруулаад байна гэхээр чинь бид нар ингээд нөгөө суурин иргэншилтэй. Тэгээл одоо сэтгэл зүйн өвдөл амар болсон шүү дээ. Гол ингээл яагаад байгаа нь мэддэггүй баахан юм ямар нэг юм донтсон хүмүүс эсвэл сэтгэл гутралд орсон хүмүүс ийм болцгооцоо. Тэгээд нөгөө эн чинь бас нөгөө нэг тайлбал буулгаж авч байгаа л хэлбэр л та одоо яг одоо л нэг жоохон ийм асуудалтай байгаад энэ дээрээ яаж хэрэглэх үү гэж ингэж буулгаж авахар тэр нөгөө зүй тогтол чинь ингээл нэг төрийн тухай яриад байгаа юм шиг нэ яг хүний сэтгэл зүйдэр буухаар сэтгэл зүйн заслыг ингээд зүгээр жоохон хувиргаал оруулаад ирэхээр болдог байхгүй. Одоо яг адилхан ажилтдаг гэсэн. Төр дээр ажиллах ажиллана, сэтгэл зүй дээр ажиллах ажиллана, эсвэл ингээ ахуй дээр ажиллах ажиллана яг нэг зүйл. Одоо таны тэр ингээл усан дээр хаад ингээ мэдрээд стрээд гэдэг байгаа чинь тэр усны одоо эргэлт хөдөлгөөний зүй тогтоллыг таны тархинд байгаа зүй тогтолтой ингээд нөгөө ижилсэх эсвэл тусгалдах байдлаар ингээд нөгөө харилцаж байгаа юм. Тэгээд ингээд бууж ирж ийн гэсэн. Тэгээд та судлалтай холбоод ингээд мэдээлэл задлаад тайлаад ингээд холболт хийж ойлгож байгаа юм тархины одоо ажиллагаа явж ийн гэсэн тийм үү? Тэгэхээр яалтгүй л энэ өвдөж ухаан зөвхөн төр ч юм уу ерөөсө хүн судлал хүн болоод огторгүй орон зай цагуур ерөөсө энэ гариг ертөнцийн бүхнийг багтаацсан л одоо шинжлэх ухаанаас авцсан юм байх гээд байгаа юм тий нэг талаар нь харахаар тий ер нь аль угаасаа нөгөө нэг жам штэ жам чинь өөр эргэлт мөнх оршихуй тэгээд нөгөө нэг юм мөнх оршихуй гэдэг чинь юм эргэлтийг л хэлээд байгаа юм байл л дээ ер нь зогс эхлээсээ буцаад за тэрийг хамаагүй бас нэг гүйцэтгэцлэг юм хамаагүй ярьж байгаа. Тэгээд мөнх оршихуй гэж ярьж ирсэн. Тэгээд одоо би бас ингэж илүү нөгөө одоо цаг үеийнхээ амьдрал орон зайдаа одоо харьцуулт хийх гэх нь хаашаа зүгээр бид нар хаана яваад байгаа юм бэ те одоо жишээлх юм бол энэ төрийн тогтолцоо гэдэг зүйл өвдөцийн тэр хэмжээстээр харсан болон төрч ясан байгуулж авсан тэр үеиг тэр хэлбэр шинжин одоо юу байна уу гэж заримдаа асуулт асуумаар санагддаг байхгүй юу? Одоо бид нар яг энэ төрдөө энэ төрд бол байхгүй шүү. Яагаад гэхээр энэ төр маань өөрөө гадаадаас авсан төр шүү дээ. Тэгээд гүн ухааны суурь нь өөрөө тэндээс ихтэй. Тэгээд монголчууд ч өөрсдийн гэсэн угаасаа гүн ухаантай. Тэрийг шингээгээгүй. Тэгэхээр байхгүй л дээ. Тэгэд угаасаа ер нь яг нөгөө өвөг дээдсийн одоо тэр их Монголын үеийн төрийг цогцлоохонд бол төр ярих бол угаасаа арай эрт юм байна лээ. Яагаад гэвэл эн чинь нөгөө бүр үнд суурьнаасаа болохгүй байгаа учраас суурийн таниад цаашаага яг нөгөө Монгол төрийн үндэс чи өөрөө юу юм гэдгээ таньж иж буюу нөгөө Монголын өөрийн тэр төр байгуулагдах гүн ухааны суурь нь юу юм? Монголчууд эхлэл үүтгэлээ юу гэж үздэг? Монголчууд хүний амьдралыг, хүнийг, оюун ухааныг, мөн чанарыг юу гэж үздэг? Тэрийгэ гүйц таньж иж, тэрийгэ бүр ингээд яг ийм онол олгож гаргаж ирж ийж
Тэгээд дараа нь тэрэн дээрээ тогтолцоо засаглал энтер нь босч ирэхээс биш яг тэр гүн ухааны суурь нь бүрэн зэгцлэгдээгүй бүрэн болоогүй байгаа цагт бол төр мөр яриад л нэг жоох шаардлагагүй юм байна да гэж ойлгосон. Яг үнэ. Одоо бол би тантай санал нэг байна. Тэгтээ биднэрт боломж бололцоо байгаа юу? Энийг өөрчлөхөд цаг хугацааны хувьд хэдий цаг хугацаа шаардлагатай бол хэрвээ ингээд өөрчлөе гэх юм бол танихаар амар горилсан юм асуугаад явчлаа л да.